Өглөөс ирэхэд л таны бие шилсэн, хөршсөн, хүнд оргиод нэг л таагүй байвал өдөрт ердөө 5 минут зарцуулаад эдгээр асуулаасаа салаарай. Хадгалж аваад өдөр болгон заавал хийгээрэй. Таны бие танд талархах болно. Эхлээд бүгдээрээ суугаа байдлаас хоёр тишгээ сунана. Сунж байхдаа болохоор та тухайн өвдгөрөөгөө сайн ойртуулна. Өгзөг газраас огтоос хөндөрүүлэхгүй байхыг хичээнэ. Хоёр өвдгөрөөгөө ээлжлээд 5 секунд бариад нийтдээ 1-2 минут хийгээрэй. Нуруугаа сайн сунгаад аль болох бүх тийхгүйгээр урагшаа тонгоно. Гуйны ар сунж байгааг мэдрээд нуруу биений хажуу хэсэг сунж байгааг мэдрэхэд маш зөв хийж байна гэсэн. Үүний дараа мөр нуруу хүзүүнийхээ шилэн гарах дасгалыг хийн. Дал руугаа сайн бүгтэж өгнө. Амьсгал авахтаа хотоогоож өгнө. Хийж байгаа үйлдэл маш сайн далаацтай хийгээд нуруугаа сунгаад нурууныхаа үе болгоныг багаар нь дээш нь сунгаж байгаа юм шиг мэдрэмжийг авах гэж хичээнэ. Дал руугаа бөмбөх үедээ хүүсээ хараад хотоож явах үедээ цээжрээ маш сайн тэнийгээд хүзүүнийхээ уртлыг сунгаж өгөөрэй. Үргэлжлүүлээд нэг гараа өвдгөн дээрээ тавиад эсрэг талын гараараа маш сайн далаацтайгаар том тойргийг эргүүлж өгнө. Хэрвээ таны сунгалт хангалттай байх юм бол урдаа байгаа гарынхаа тохоо газар хүрэх гэж хичээгээрэй. Нэг талдаа 10 удаа хийчгээд эсрэг талдаа мөн адил 10 удаа хийн. Тойрог чинь том бөгөөд далаацтай байх тусам таны мөр хүзүү биений хажуудлууд идэвхтэй ажиллах болно. Үргэлжлүүлээд 4 хөлсөн байрлалаас нуруугаараа маш сайн хотоогоод амьсгал гарахтаа дал руугаа сайтар бөмбөгөөд хүйсээ хараарай. Амьсгал авч явахдаа хотоохтоо мөрөөрөө сайн тэнийгээд эрүүгээ маш сайн дэшээ өргөнө. Харин амьсгал гаргаад дал руугаа бөмбөгтөө хүйсээ хараад маш сайн сунаж өгнө. 1-2 минутын турш өөрийгөө мэдэрч хийгээрэй. Хамгийн сүүлд нь хөлийн ар болон нуруу зээж сайхан сунгая. Нэг талдаа суусны дараа гарыг газар тавьж агаад эсрэг гарыг дээш нь сайн сунгана. 5 секунд бариад эсрэг талдаа суулаа. За тэгээд биеийн хажуудлыг сайн сунгана. Гач нь хоошоо явах тусам цээж чийлэн мушигдаж дотор ирэхтэн хоол босруулах зам маань цэвэрлэгдэж өгдөг байгаа. Нэг талдаа суугаад бие сайтар сунгасны дараа эсрэг тал руугаа шилжин. Байрлал болгон дээр 5 секунд байхаа мартаж болохгүй шүү. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ямар дасгалын сурмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээд байгаарай. Баяр таа.